хөгжүүлэх гэсэн сэдвээр Аранга аймгийн өндөр улаан сумын боловсролын сургуулийн мөнх жаргал алтан зул дорж ханд цэргийн барчид жаргалбаа нарын багийн төлөөллийг урьж байна. Аранга аймгийн өндөр улаан сумын Монгол нэгдчдийн өгүүлбэрийн хичээл хоорондын классаас сурагчдын бүтээлч чадрыг хөгжүүлэх гэсэн эрхлэлийг бэлэн боллоо. За манай сургууль өнгөрсөн хичээлийн жил болохоор сургуулийн менежментийг сайжруулах хөтөлбөр нэгдсэн байна. За энэ хөтөлбөрийн бүрэлд яасан бэ гэвэл идэвхтэй суралцдаг, юу шүлжтэй, цаг баримтдаг, бүтээлчээс идэвх чадвартай бүгдийг бий болгох гэж төлөвлөлөө. Тэгээд энэ зорилгын өмнө сургалтын болгон өөрийн гэсэн мэргэжлийн онцлогтой тохирсон үйл ажиллагаануудыг зохион байгуулсан юм. Бүтээж үйл ажиллагаануудыг. За тэгээ энэ үйл ажиллагаа болохоор манай Монголын сургалт том болохоор ном бэлтийн нөхөр гэдэг аяны бүхний цагийн хүрээнд зохион байгуулсан юм. За энэ аяны хүрээнд яасан гэхээр сурах гэж байгаа үгүүдийг уншаад түүний дагуу бүтээж даалгаврыг хийя. Одоо тухайн бол зохиолоос төрсэн мэдрэмж сэтгэлээ бичиж зураг захин контент хийх одоо бяцхан ном хийх гэх юм уу те энэ өгүүлбэрээр дамжуулаад юу яа бүтээл даалгавар хийе гэдэг одоо урдааны зохион байгуулсан. За тэгээ бид нэг урдааны зардаа бүтээлээ шалгуулаад чинь бид нар дараах асуудлууд тулгамдсан байна. За ямар асуудал тулгамдсан гэдэг нэгдүгээрт нь болохоор одоо мэдрэмжтэй илэрхийлэх бичсэн хүмүүс болохоор одоо бичсэн хүмүүс болохоор бүтцээр бичээгүй найруулгын алдаатай. За тэгээд уран төслийг хийж ашиглаагүй баримт төлхөө бичээгүй жишээ. Зурж ирсэн хүмүүсийн болохоор үг бүрийн зохиол байхгүй, анзлалт байхгүй. За тэгээд тухайн зохиолын үг одоо бүрийг бүгдээр нь одоо агуулгад бүгдээр нь илэрхийлээд үйл гэдэг юм уу? Дараах асуудлууд тулгамдсан. Тэгэхээр бид нар сургалтын багчаар ярилцж байгаа. Одоо энэ одоо чадваруудыг яаж сайжруулах вэ гэдэг бүгдээр ярилцж байгаа. Тэгвэл бүгдээр ээж хичээлдэг бүгдээрээ эдгээр чадваруудыг сайжруулах боломжийг хайх юм байна. Эдгээр чадваруудыг ээж хичээл бүгдээр яаж авч үзэх вэ гэдэг энэ боломж одоо судалгааны ажил хийсэн. Тэгээд ямар одоо зорилготой вэ гэхээр 6-аас 9 ангийн одоо ангийн сурагчд байгаа өгүүлбэрийг одоо хичээл хоорондын интеграц сурагчдын одоо бүтээж чадах одоо сургалтын хөгжүүлэлт туршид судалгаа хийж одоо шалгуур өгдөг тооцох гэсэн зорилгын хүрээ дараа зорилгыг төвшүүлсэн байна. За тэгээд бид зөвхөн уламжлалт аргаар хичээлээ яаж заасан бэ гэвэл тэгэхээр уламжлалт аргаар хичээлээ зааж үзсэн. За ихэнх дотор ингээ одоо бурхан бодоо хоёр гэдэг зохиолоор заагаад энэ аяс хичээлээ түн шилжүүлэх хийж үзсэн. За тэгвэл ямар асуудал гарчсан бэ гэхээр эдгээр зөвхөн хичээл заахтаа хүүхдүүдийг ингээ анги идэвхтэй оролцох хүүхдүүдийг хүүхдүүдтэй хайцдаг юм байна. Тухайн нийтийн асуудал бүгд надаас хичээлж нийтийн асуудал байна. Зүгээр ингээд асуудыг тэр асуудыг хариулж байгаа хүмүүс маань одоо идэвхтэй оролцдог хүмүүс хариулдаг юм. Асуудыг хариулсан дээр үсэх гэдэг асуудал төрдөг юм байна. За хоёрдугаар нь бидний бүтээл яах юм бэ гэхээр ер нь бас нэг идэвхтэй оролцдог хүмүүс маань мэдрэмж сэтгэлээ бичээд юм зураг хоорондоо тэр багшд танилцуулж баттай буюу гэрийн арга дээр яаж юм гэхээр зөвхөн сурагчийн тэдэс эдгээр хүмүүсийг одоо асуудыг хариулаад гэж тухайн хүмүүсийн ардлын баттай хичээлийг хийгээд гэж гэдэг юм уу ийм ээлж хичээлийг бид зохион байгуулдаг гэсэн байна. Тэгэхээр бид нар дараагийн ээлж хичээлээр зөв эдгээр асуудлуудыг яаж сайжруулах вэ гэж ярилцаж хэлсэн үндсээр хоёрдугаар ээлж хичээл болохоор бид яасан бэ гэхээр 8 ангийн багцаа зөвхөн мэдж зохиолтой дахиад туршид судалгаа хичээл заасан. Эднийг ингээд сайжруулах юм бол тэгвэл бид нар яг байх хүүхдний бүрийн оролцоог нэмэх хэрэгтэй юм байна. Тэгэхээр бол бид нар одоо асуудал нээлттэй болох хэрэгтэй юм байна. Одоо асуудлыг хариулт одоо ирээдүйн морч юм уу те багш өөрөө сонгох магаар хариулт юм байна. Тэр мэт болох тэгээд зохиолын одоо бүрийн зан чанар сэтгэл гол санаа дээр илүү ингээд бүтээж хийх юм байна. Идэвхтэй сургалтын агуулгыг илүүдэд болох хэрэгтэй байна. За гэрийн даалгаврыг бас сонголттой өгөх зүйтэй байна гэдгийг гац гаргаануудыг харсан байна. За тэгээд бид нар яасан гэхээр 6-аас 9 ангийн нийт 10 өгүүлбэр байгаа. Одоо сурагчтай энэ 10 өгүүлбэр дээр бид бас ингээд идэвхтэй сургалтын агуулгыг хэрэглээд одоо энэ өөрсдөө хийгдсэн хичээлүүд дээр анализ хийгээд 10 хичээлээр хичээл заасны үндсээр бид нар 8 дараагийн 3 бүлэгт одоо бидний хяналтыг бол ерөнхийдөө 6-аас 9 дараагийн 243 хүүхдтэй судалгаа хийсэн. Тэрнээс 8 дараагаас сонгож аваад 8 дараагийнхаа 3 бүлэг дээрээс 3 бүлгийн 20 бүлгийн туршилтын анги гэж
авч үзээд нэг бүлгийн хөвтэй альтаа үзээд хоёр бүлгийнхаа 48 сурагчтай судалгааж үзсэн. Үнэхээр шалгуур гаргасан. Нэг саяны хоёр бүлгээс таалагдав гэдэг. Ямар үнэхээр шалгуур гаргасан бэ гэхээр ер нь бол ингээд зураг болон мэдрэмжтэй илэрхийлэн байдал илэрхийлэх чадвартай өдөр ямар чадвар байх ёстой вэ гэдэг үнэхээр шалгуур намаа харжаад өөрсдөө үнэхээр шалгуур авахудаа ингээд үнж үзсэн. За тэгвэл одоо жишээ нь мэдрэмжтэй илэрхийлсэн байдлыг нийт 10 оны татвар байх ёстоос хамгийн өндөр оноо гэхэд одоо 7 оноо гэж жишээ нь 48 хүүхдийн. За тэгвэл хамгийн бага нь 1 оноо гэхэд 8 хүүхд авах жишээтэй. За тэгээд бид нар энэ нь дундшин 75% байна гэж үзэхэд дунджаас 3.5 оноо бага бидний их тустай юм аа хүүхдүүд. За тэгэнгүүт бид нар тэгвэл одоо зургийн хувьд ч гэсэн нэг 15 оны татвар шалгуур гаргаж үзснээс хамгийн өндөр оноо гэхэд одоо 48 хүүхдийн 11 оноо 3 хүүхд авах жишээтэй. Одоо дундчин нь 5-6 оноо хүүхд авч ирсэн. 70% гүйцэтгэлтэй байна гэж бид өөрсдөө тооцоолсон бол дунджаас 1.5 оноо бага. Тэгэхээр бидний хамж ирсэн зураг чадвар мэдрэмжтэй илэрхийлэх бүтээл чадварууд маань бид манай сургуулийн хүүхдүүдийн хувьд бага байна гэж юу эдгээр судалгаагаар батлагдчихж байгаа. За тэгэхээр бид дараагийн хичээлээр яаж төлөвлөх гэдгээр дахиад анализ хийгээд ярилцсан. За тэгээд энэ нь ангид 48 сурагч маань гिचээд эдгээр оролцож байгаа хүүхдүүд маань мэдрэмжтэй илэрхийлэх бичээд байгаа мó гэрийн даалгавар сайн хийгээд байгаа хүүхдүүд мэдрэмжтэй сайн хийгээд байгаа хүүхдүүдээс батлах коллеж хийсэн хамаарлын судалгаа хийсэн. Тэгвэл бид нар яг хичээд эдгээр оролцож байгаа хүүхдүүд маань мэдрэмжтэй илэрхийлж байгаа байдал зурж байгаа байдал хамаартай байна. Ер нь хийж сайн хийж байна. Зураг байдал ч гэсэн энэ оролцоо бүтэц даалгавар одоо зураг мэдрэмжтэй илэрхийлж байгаа байдал одоо хамаартай байна гэж дараагийн судалгаа харагдаж байгаа. За тэгэнгүүт бид нар тэгвэл дараагийн хичээлээр яаж авах гэж ярилцаад ер нь бол хүүхэд бүрийн оролцоодоо сурах юм байна. Урамжлалын хичээлийн өгүүлбэр гэдэг хичээлийг заахад хүүхэд бүрийн оролцоод өгөх шаардлагатай нэг бүрд. Тэгвэл бид хичээл яаж хийх вэ? Хоёрдугаар нь гэрийн даалгавар дээр юм бас ачаалал өгөх юм байна. Гэрийн даалгавраа бүгд хийх юм бол сонирхолтой байна. Өөрсдийнх нь одоо сонирхлын дагуу сонгогдтой өгөх хэрэгтэй байна. Тэгвэл бид дахиад яах вэ гэхээр хүүхдүүдийн бүтээл чадварыг сайжруулах интеграц хичээл зааж үзье гэдэг одоо хацгаалгаа гаргаад бүгдийг анализ хийсэн. Мэдрэмжтэй илэрхийлэх бичиж байгаа бүгд маань тэгвэл Монголын хичээлээр одоо гайгүй сайн дуу авсан бүгд мэдрэмжтэй илэрхийлэх чадвар хэр хамаартай юм бэ? Одоо түүхийн хичээл ямар хамаартай юм бэ? Иргэний осцоо хичээл, төсөл бүлгийн хичээл гэсэн энэ дөрвөн хичээлийг хийсэн. За яг болсон байх гэхээр бид нар одоо энэ хичээл хоорондын удирдлагын бодлого язгын төвээр нь бас юу авч үзээд коллеж шинжилгээ хийсэн. Хоёрдугаар нь болохоор бидний нөгөө авсан өгүүлбэр маань энэ намгийн өрсөлдөөн бүтэц өгүүлбэр байсан учраас энэ дөрвөн хичээлтэй агуулгын хувьд холбогдож ирсэн. Тийм учраас энэ дөрвөн хичээлийг авч байгаа дараагийн удаа бид яасан бэ гэдэг интеграцийн хичээлийн төлөвлөлт гаргаад тэгээд интеграцийн хичээл зааж үзсэн. За заахтаа яасан бэ гэхээр яг нөгөө өөрсдөө нөгөө тулгандаа байсан асуудлуудаа тусгаад гэрийн даалгавар дээр ахын бодлого хичээл бүрийнхээ ахын бодлого дээр тусгаж үзээд тэгээд интеграцийн хичээл заагаад дахиад нөгөө үйлдвэрээ одоо интеграцийн хичээл заагаад хүүхдүүд дахиад нөгөө туршилтын ангийнхаа 48 хүүхдээс дахиад нөгөө судалгаа авсан. Яг нөгөө шалгуур ихэд одоо школын шалгуураас 48 хүүхдээс дахиад интеграц хичээл заагаад хэд хэдэн хичээл заасны дараа асуултууд бидний дүү яаж одоо өөрчлөгдсөн бэ гэхээр нөгөө гацгаарны 3.5 байсан дундчмаар 0.2 болж нэмэгдсэн. За мөн зургийн хувьд ч гэсэн гацгаарны 1.5 байсан 3.8 болж өөрчлөгдсөн байна. Тэгээ энэ дээрээс дүгнэхэд бид яах вэ? Ер нь идэвхтэй сургалтын аргыг тогтмол хийгээд хүүхдийн бүрийг одоо хүүхдийн бүрийн оролцоог нэмэгдүүлснээр нэгдүгээр. Хоёрдугаар нь хүүхд бүрийн сонирхлыг дагуу гэрийн даалгаврыг хийх боломж нөхцөлөөр хангалтнаар нь. Гуравдугаар нь одоо Монголын хичээлийн интеграц болох Монголын хичээл урлагийн хичээлийн интеграц болох бүх хичээлээр нь интеграцийн зохион байгуулах юм бол сурагчдын бүтээл чадвар одоо хөгжих боломж байгаа байна гэдгийг бидний судалгааны үйлдэл харуулж байна. Тэгэхээр одоо бид нар цаашид яг бол дараагийн хичээлдээ одоо яг ингээд интеграц хичээл заагаад идэвхтэй сургалтын энэ олон агуулгыг хийгээд одоо интеграц хичээл заах юм бол бид энэ дээр тусгай асуудал гарахгүй гэдэг байна. Манайд төсөв байна.